За сайн бацхан нэмж та. Миний YouTube-ийн хамгийн анхны бичлэг тавтай морил. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe дараад дэмжээрэй. Тэг өнөөдрийн ярих дүр бол Эрен Игэрийг сайн хүн байсан уу муу хүн байсан уу гэдэг тухай. 全てのユミルの民に告ぐ。俺の名はエレン・イエーガー。Тийм Attack on Titan anime яг тийм тавчхан базаад хэлэхэд ерөнхийдөө бол Эрен, Микаса, Армин гэх нэг гурван хүүхэд нэг хан дотор амьдардаг. Тэр ханаас энгийн нэг хан биш нэг гурван тослогоотой мангар том хан амьдардаг. Тэгээд ерөнхийдөө бол тийш нь үлэмжитэнгүү дандаа дайрдаг. Нэг өдөр тэр гурван амьдардаг нэг тосхон шиг газар л үлэмжитэнгүү дайраад Эрений ээжийг идээд тэгээ мань хүн туршуулын салаа буюу тийм нитануудыг агнадаг хүмүүсийн салаар орсон юм аа. Тэгээд тэрнээсээ яах вэ? Мань гэдэг үргэлжлээл өөрөө тийм титаны шалгуур модортой болоод тэг ер нь бол спойлдохгүй. Нэрэний ихний зорилго нь эргчлөө байсан. Ханны гаднах ертөнцийг танин мэдгийг гадагшаа гарыг те. Тийм нэг юм байсан. Гэхдээ яг хөө сүүлд яг хөө зорилго нь бүр нэг цэвэр өшөө авалтал болсон л доо ханны гаднах ертөнцийн хүмүүсээс. Яг тэгвэл ханны гаднах ертөнцийн хүмүүс чинь Парадис арилгын нийтэн чөтгөрөж үздэг шүү дээ. Чөтгөрийн урсаад. Тэ. Тэгэл яа тэдний чинь бүр ялварлан гадуурх нь амар юм болдог. Тийм. Эрэнд бас нэг ах байдаг. Зек гээд. Тийм. Эцэг нөхтэй их өөртэй. Тэр ах нь бас яг нэг Эрен шиг байсан. Бас өшөө авах зорилго. Гэхдээ арай өөр. Парадис арилгахныгаа нөгөө нэг явуулээд нөгөө хүүхэд гаргаж чаддгүй болох илүү. Тийм зорилготой байсан юм. Тэгээд Эрентэй хамтарсан. Тэгээд хааштай зөндөө олон юм болно. Тавчхандаа бацаад нэг өгүүлбэр хэлэхэд Эрений зорилго нь бол эргчлөө. Гэхдээ түүнийг биелүүлэх замнал нь түүнийг баатар руу эсвэл дайсан нүгэх асуултанд хүргэдэг. За би яг энэ бичлэгийг бүр эдэлж явахдаа бүр өөрөөсөө кринжлээд яг өглөө. Тэгэхээр би яг бодлоо энэ аним дүрийн тухай бичлэг хийхээ бараг боли. Гэтэ би Attack on Titan анимыг ярьж өгч болно. Тийм. Season 1-ээс нь хавуулаад season 5 хүртэл би яг гоё яриад өгч чадна итгэвхтэй. Хэрвээ яриулахыг хүсвэл лайк. Бас нэг заавал Attack on Titan гэлтгүй өөр аним ч бас ярьж өгч болно. Тийм яриулах хүсэлтэй аним байвал бас комент гэж хэсэг байгаа. За. Баяртай. Тийм ер нь яг бас тийм бүх төрлийн анимгаас ярьж өгч чадахгүй. Би тийм Sky өөр ертөнцид нэг очиод хамгийн өвчтэй болоод нэг тийм анимууд бол дургу үзхийч хүсдэггүй. Арай нэг гоё Attack on Titan эсвэл One Piece, Hunter x Hunter гэдэг юм яг тийм асуу Vinland Saga нэг тиймэрхүү утга зохиолтой тий. Тийм төгс хөтөл үзэж байдэн штэ. Нэг тиймэрхүү анимууд бол ярьж чаднаа. Тий. За энэ үртэл тэгээд миний муухай хоолойг төвч үзсэнд баярлалаа. Importante